IELTS 100 хөтөлбөрийн хүрээнд орон нутагт тус шалгалтыг зохион байгуулдаг талаар аймгийн засаг дарга Австралийн итгэмжлэгдсэн нийгмийн хариуцлагатай IDP IELTS-ийн Монголиа тест төвд хамтран ажиллах саналыг тавьсан. Саналын дагуу байгууллагын тест төвийн захиргааны ажилтан Цолмон тэргүүдэд төлөөл Дархан хотод шалгалтын салбар төвийг байгуулах боломж нөхцөлийг судалж байна. Дархуулт аймгаас олон хүүхэд зорж чиж шалгалтаа өгдөг учраас хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. За Дархуул аймгийн засаг даргын санаачлахаар дархныхаа ерхий боловсролын сургуулийн ахлагын сурагчдын дунд бид IELTS 100 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. За хүүхдүүд маань ч гэсэн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань ч гэсэн одоо бас өөрсдөө хүлээсэн үүргээ биелүүлж гэрээнийхээ дагуу одоо хөтөлбөрт хамрагдсныхаа дараа тодорхой хугацаанд олон улсын IELTS шалгалтаа өгч байна. За журманд заагдсан дагуу бид нар болоод 7.5 болон түүнээс дээш оноо авсан хүүхдүүдэд шалгалгын төлбөрийн хураамж буюу үн бүхий зүйлээр урамшуулж ингэж байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол бид нар Монгол улсын хэмжээнд энэ олон улсын IELTS шалгалтыг зохион байгуулдаг 5 салбар байдаг. За түүний нэг нь манай Дархуул аймагт ажиллаж байна. За энэ одоо ажиллаж байгаа гол зорилго гэх юм бол дархны төдийгүйд одоо хойд бүсийн хүүхдүүдэд энэ олон улсын шалгалт өгөх боломжийг бий болгох зорилгоор одоо шалгалтын одоо тест центрийн салбарыг орон нутагт байгуулахаар одоо бас судлаж хүмүүсээс ажиллаж байна. Зарим тохиолдолд сурагчид шалгалт өгөхдөө хүссэн оноогоо авч чаддаггүй. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг гэдгийг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйтэй бус сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлөх нь бий. Тиймээс өөрсдийн суралцж байгаа дассан орчиндөө шалгалт өгөх нь суралцагчдад сэтгэл зүйн хувьд олон давуу талыг бий болгодог. IDP IELTS-ийн Монголиа тест төв нь IELTS шалгалтыг Монгол улсад аль биесээр зохион байгуулах хэрэгтэй 5 байгууллагын нэг юм. Дархуул аймгийн одоо засаг дарга маань өөрөө IELTS 100 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд бас нэлээдгүй хугацаа өнгөрцөн. Нэлээд олон хүүхдүүд IELTS-ийн шалгалтаа аваад амжилттай явж байгаа. Энийг нь бид нэр бас олж хараад манай шалгалтын төв дээр бас Дархан аймгаас зөндөө хүүхдүүд ирдэг учраас ер нь Дархан одоо хоттой хамтарч ажиллавал яа гэвэл гээд үрээд ирсэн байгаа. Манай хамт олонгийн өнөөдөр ирэхэд бол шалгуураа бол ирэхэд бол тий хүүхдүүдтэй зориулдаг. IDP IELTS-ийн яг гол одоо үйл ажиллагааны онцлог нь бол IELTS шалгалт авч байгаа зөндөө олон газар байгаа ч гэсэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баримталж ажилладгаараа маш том давуу талтай. Энэ өөрөөр хэлбэл хүүхдүүд маань Дархан хотод одоо өөрийнхөө мэддэг газар шалгалтаа өгөх нь бол маш тав тухтай орчныг бүдүүлж өгөх нь бол одоо хамгийн чухал юм байна. Мэдээж хэрэг IELTS-ийн стандартын дагуу бид нар шалгалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Хажуугаар нь санал болгож байгаа гол үйл ажиллагаа нь одоо тэр байгаа. Дэлхийн 140 орны 12 мянган ихтэйд сургуульд хүлэмжшүүрэгдсэн олон улсын IELTS-ийн шалгалтыг орон нутагт авч эхэлбэл зөвхөн Дархуул аймагт төдийгүй төвийн болон хойд бүсийн сурагчид илүү ойртох юм. Эхний уулзалтаар тест төвийг байгуулах талаар тодорхой шийдэлд хүрээгүйч орон нутгийн удирдлагууд хүүхдүүдийнхээ төлөө 5 тухтай орчин байр санал болгож байгаад талархал илэрхийлсэн. Дараагийн уулзалтаар шалгалт зохион байгуулах хэсгийг тодорхой хэлцэхээр болжээ.